Hi guys, өнөөдрийн зохицуул бол Монгол. Гэтэ би ирсэн л энэ та. Where is your next destination? За Монгол явхаас 2 хоногийн өмнө би лоттой борлд орсон ба уг нь айл дээр л уг нь явхаас өмнө орё гэж бодоод уг нь төлөвлөсөн байсан даа. Жүүрэн бүрэнд ороод жоохон хэцүү, тэгээд цагийг тулгаж очсон. Тэгээд дахиж угаасаа Солонгост ирэх шалтгаан байхгүй болохоор за дахиж ирэхгүй юм чинь сүүлийн одоо орё гэд нэг лоттой борлд орж утсан байгаа. Тэгээд уг нь гоё ясан заяа даанч бүр арай л их хүнтэй, арай л их очортой, амар хэцүү байсан. Тэгээд эхний суух тоглоом руугаа явж байна. Энэ нэг Fly Venture гэ би нэг сард очихдаа бас нэг очсон. Тэгэхэд бас амар очиртойсан болоо би нэг тоглоом дээр суучдаг байхгүй. Тэгээд энэ удаа илүү туршлагатай болсон юм чаа. Гоё олон тоглоом дээр суун байх гэж бодсон чи ёо бүр аимшигтай заяа. Ямар ч ихний тоглоомоо та нарт харуулж ингээд хүлээх зураа юм үзүүлэн заа тэгээд сууж ийм нэг 3D дэлгэцэн дээр амар гой юм үзүүлдэг заяа. Тэгээд эхний суул дуг нь гоё ийсэн. Энэ хоёр дахь жоох их гоё байгаагүй мэддэг болоод байсан болохоор гэх юм уу. Тий би энэ дээр л 2 удаа л сууж үзсэн. Хоёр дахь нь надад их гоё байгаагүй. Гэхдээ зарим зүйлүүд нь л яг гоё байсан. За хоёр дахь тоглоом дээр нэг Battlegrounds гэдэг юм нэг тоглоом байсан. Арай очрхон бол өгсөн чинь дотгошоо орсон ши ёо амар хүн байсан сая тэгээ би ганцаараа болохоор за гэж хүлээж аваад бас орсон юм нэг юу шиг заяа PUBG билүү Counter Strike шиг. Тэгээд би ингээл болоо гэж асан чи доошоо ороод бас байсан. Энэ нэг 3D юм лифтэнд ороо тэгээд дэлгэцээр бас юмнууд үзээд баахан хүмүүс ингээ байлдаал байгаа юм шүү гай. Тэгээд цаашаа орсон чи би ингээ амьдаар ингээ буудаж хүмүүсийг алсан заяа энэ буугаар энэ амар гоёсэн нөө яг бодод орчинд ороод ингээ тогсон болохоор тэгээд цаашаа яваад дахиад ийм 3D юмыг үзсэн заяа 3D шилээ. Тэгээ амар удаан үргэлжилсэн болохоор надад арай гоё санагдсан. Гэтэл энэ дээр би амар удаан хүлээсэн. Тэгээд нэг юм байна. За тэгчээд 3 дахь тоглоом руугаа орсон. Энэ нэг юм пирамид энэтхэг хавц араб ч юм уу тиймэрхүү байсан. Across Dark гэдэг. Тэгээд доторх нь уг нь бас гоё заяа амар гоё тогтчлолтой. Энэ хувц чимэглэл эдэр нь миний сонирхлыг амар татаа. Тэгээд амар хурдан орсон заяа нэг хүлээлгэхгүй. Тэгээ бас 3D шил зүгээд дэлгэцээр юм харах юм байлээ. Гэтэ амар тэнэг юм харсан заяа. Би лав энэ тоглоомыг үнэхээр ойлгоогүй. Үнэхээр тэнэг байсан. Юу ч үзүүлээд байгаа юм. Нэг амар гоё фэнтези эдэр юм байгаагүй заяа. Тэгээ би дуусны дараа миний царай was that guys. Шал тэнэг байсан. Тэгээ нараа ийм хүнтэй. Тэгээ гоё юм тоглолт болж байсан. Хүүхдүүд бас үзээд тэгээд би 4 дахь тоглоом дээрээ заяа энэ нэг Pharaoh Fury билүү. Pharaoh's Fury гэдэг ийм тоглоом заяа энэ үнэхээр алдартай юм шиг лээ. Би нэг сард очихдоо хүртэл энд ормоор байсан байхгүй даанч амжаагүй. Тэгээд энийг бүр бодон очоод хамгийн түрүүнд очсон чинь цайнд орсон дараа эргээ. Тэгээ би 3 өнгөрөөж очсон чинь амар их очтой. Тэгээ бүр хүлээж бүр арайч дотор нь орсон чинь бас амар очтой. Тэгээ би бүр доор суугаа заяа ганцаараа. Тэгээ бүр дотор орсон ч гэсэн бүр арай л хүнтэйсэн заа бүр яваалсан би бүр 3 өнгөрөөж очрлоо 7 өнгөрөөж хүртэл зогссон байхад очин дийлдэг үз. Тэгээ би заа байл гээд би өсөж хүгээд хоол идсэн чи энэ бас амар заваа амттай надад ерөөсө таалагдаагүй. Тэгээ би тоглоом дээр ч сууж амжаагүй хоолонч муухай яг мөсвөлэн ходоодон дээр жоохон тостой мэдсэн чи амар сонирн байсан. Тэгээ 8 9 үед нөгөө юм гоо тоглолт болсон. Тэгээд би чавс ганц green tea-тэй matcha, bubble tea matcha авсаж ингэ дараа. Sorry гахчихсан. Тэгээд шууд асгаад арчиж авсан л би жоохон л асгасан. Тэгээ ийм нэг гоё тоглолтууд болоо. Тэгээ Magic Land гээд гадагшаа гарсан. Тэгсэн чинь нөгөө тоглоомнууд нь хаацсан аль хэдийн. Тэгээ би гараа нэг хэдэн дөрс бичлэг аваад тэгээ буцаж ороод харьсан да. Энэ нэрээ бас амар гоё тоглоом амар өндөрт яваад
явж байгаа бүр хүчтэй огтон доошо бонзаа. Ихтэй би хийдэж юм тоглоом дээр суухгүй яадвал галзуулган дээр сууж чаддгүй заа юм. Толгой амир өвдөд иргэн нэг иймэрхүү экстрим тоглоом би жоон дургу. Фэнтези юм л дуртай. Тэр ардаа амир ууж уусти. Өнөөдөр бол 8 сарын 2-нд тэгээ хагас өдөр тэгээ би өнөөдөр Монгол явна. Яг хуу амар вин заяо амар баяртай бол биш юм гэхдээ гонигтай бол биш юм гэхдээ яг одоо шигааны явсаа заяо цаг байхгүй учраас гэс хурдан юмнуудаа пакэжлах хэрэгтэй. Би сая тэгээд өнөөдөр жинго гадуур явж нэг гэрхэндээ юмнууд авсан тэгээд миний ачаанууд амар их байгаа учраас үнэхээр галзуурлаа. Санаа саваад байна. Эдгээр ингээ бүтээр багтах бол би танартаа харуулъя заяо. Арай л их юм авсан уу? Би арай л жоохон болоо гэж удаад нэмээд ингээ баапаар авсан чи арай л их болчлаа. Тэгээ энэ дэр миний хувцас, гоо сахны юмнууд тэгээ бусад зөндөө юмнууд байгаа одоо энэ зөвхөн амтд ингээ одоо oh my god галзуурлаа яг oh my god. За тэгээс хомстой пакэжли oh my god иглээ юу. Тэгээ бичлэг хий гэсэн юу тийм зов байхгүй гэс бушган баглал тэгээ гарсан тэгээд яарч гарсан чи автобус найлаад явсан дараагийн автобусыг би хүлээд зогсож ийн гадаа бүр аимшигтай халуун миний хөөс бүр амар урсаа заяа тэгээд ёо харин тийм ээ нөгөө юм бодохоор л амар санаа алдаал яаж Монгол хож гэрийнхнийхээ зэрэг ялангуяа ээжийн цар яаж харна л гэж бодоод амар хэцүү байсан. Тэгээл ёо ихсэн газараас одоо буцаа явж ин гэсэн чи амар гонигтай ч шиг гой чимшил байсан. За тэгээд аэропорт дээр ирсэн. Тэгээл үе бодонгууд санаа алдаал. За гоё эсэн нөгөө талаар хэцүү байсан гээл. Тэг яг outfit check үзүүлж байна. За тэгээд нөгөө нэг check-in хийх гээд хүлээж байна. Би за солонгос төгсөө дахиж ирэхгүй юм чинь гэж бодоод баг Монгол байхгүй гой юмнууд аваад тэгээ сүүлийн удаа өөрөө хэрэглүүлэхээр шийдсэн ч аваа сүрэнд орсон шин тэгээд ийм юмнууд авсан тэгээд тав хүндээ хамсаж үзүүлэх гэж байна. Ийм нэг кимбаб байсан. Тэгээд халуун ногоотой, уг нь бол гоё амттай. Тэгээд би онгоцондоо сүүлийн нийтдээд идсэн. Яг энэ үед нэг Монгол хөгшаах ихч хоёр авир хараацсан. Тэгээд би ч нэг авир хийж чаддаг бичлэгээ. Энэ болохоор бислэгтэй тэгсэн мөртлөө халуун ногоотой чипс байсан. Өнөр нь бол амар гоё бислэг өнөрчсэн. Амт нь бас амар гоё байсан. Гэтэ би үлгэлээ дүүнэрт өгсөн Монголд буучаад тэгээ strawberry creamтэй би юм cream bread амар дуртай. Тэгээ энэ өнөр нь бол бүр үнэхээр алчсан заяо. Тэгээ доторх нь ч гэсэн амар гоё үнэтэй учраас би энийг бол тэр дор нь бүгдийн шууд идчихсэн. Тэгээ дотроо бас гүзэлзний жамтай байсан. Тэгээ надад үнэхээр таалагдсан. Амар гоё. Тэгээд ийм нэг гоё шоколад байсан. Амсаж үзээд яг эцэн ч бас амар гоё амтайсан байв. За юу би тэгээд за авсан болчил гэж бодсон. За тэгээд нэг юм онгоцондоо сууж ийн шөнийн 12 өнгөрч хахад суусаа. Тэгээд байжгаад хоол ирсэн. Хоолоо бас харахгүй шөнө идэж он хэцүү байсан надаа. Баг нийгмийн үед идэж ийн гэсэн шүү дээ онгоцон. Гэтэ хоол нь бол нөхөр гоё амттайсан. Би өн оранж жуус дандаа захиалдаг заяа. Даа чи нээр балер амтай оранж жуусээсэн. Тэгээд нэг 0 орж аваад өөрөөгөө нэг толдоод сэтгэл санаагаа бэлдээд гэх юм уу жоохон амар хэцүү л байсан. Йоо. Энд болохоор нэг өөрийн 1 2 болцсон. Тэг би унтаг болохонууд бас улаацсан. Тэг авир жоохон хэцүү байх гэдэг тухайгаа ярьж байна. Тэг бас яаж унаа л гэж жоохон санаа зовоолаа айгаалах шиг байна. Түгшээл. Йоо хэцүү. Тэгээ нэг Монгоцноосоо буусан баг 3 өнгөрж байгаад буусаа. Тэг унтаж таагүй амар нойрмог тэгээд паспортаа үзүүлээ Монголын хэлээр гаргаж байна. За одоо шөнийн 3 болж би тэгээ онгоцноосоо буугаад ачаагаа авчихсан. Одоо машин руу явж ямар тэнэг би Монгол очмоор байсан гоо гэхгүй лээ. I'm here. Монаха Монголия. Тэгээд ирээд юу болт юм мэдж байгаас тэ Монаха. Ёо эврэса. За ямарсан энэ хүртэл бичлэгийн маань үзсэн. Баярлалаа. Баяртай.